За сайн байцгаана уу эрхэм хүнд сонсогчдоо. Холбоос подкастын өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За би та бүхэнд өнөөдрийнхөө зочныг юун түрүүнд танилцуулъя. За манай сонсогч та өөрийгөө тавчхан бас танилцуулахгүй юу? За сайн байна уу? Намайг Дасцгүй Өнөрзөл гэдэг. Би Ирүүс хамгаалсан төрийн бүс байгууллагт нутгийн иргэдэд түшиглсэн байгаль хамгааллын Ирүүс Enterprise хөтөлбөрийн зохицуулагч гэдэг ажлыг ингээд 14 дахь жилдээ хийж байгаа. Зөв би яг өнөөдөр таныг энэ ярилцлаганд өрсөн гол шалтгаан бол яг энэ Ирүүс Enterprise гэдэг энэ хөтөлбөрийн талаар илүү дэлгэрүүлж бас сонсогчдод хүргэе гэж бодсон юм аа. За та яг энэ үгээс нь яг эхлээд тайлбарлаад хэлээд өгөх үү те. Яг Ирүүс Enterprise яагаад заавал Ирүүс гэж нэрлсэн те. Эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. За Ирүүс Enterprise гэдэг нь Ирүүс гэдэг нь ойлгомжтой. Нөгөө нэг дэлхийд ховорцсон амьтны нэр. Enterprise гэдэг нь одоо орлого нэмэгдүүлэх, нэмэн өртөг гэсэн утгатай үг байгаа. Тэгээд энэ хөтөлбөр ерөөсөө анх үүссэн, бий болсон шалтгаан нь болохоор 1999 онд одоо энэ цаахар ирүүсний чиглэлээр судалгаа хийгээд явж исэн, тэнд ажиллаж исэн хүмүүсийн санаачлалаар бий болсон байдаг. За тэгээд яг үүсэх болсон шалтгаан юу вэ гэхээр 90-ад онд ерөөсөө хууль бус ангийн зөрчил, зэрлэг амьтны эд эрхтний худалдаа, тэгээд одоо эдэж дижэл бол цаахар ирүүсний эдэж дижэл болгогч амьтны хууль бус ан гэдэг ингээд нөгөө нэг зэрлэг амьтан, зэрлэг байгал руугаа хүмүүсийн одоо тэр нөгөө ашиг сонирхлоос үүдэлтэй одоо хандах аюул занал их болсноос энэ хөтөлбөр бий болсон байдаг. Тэгээд энэ хөтөлбөр анх бий болохдоо юун дээр суйрлуул илүү тогтвортой байх юм болоо гэд тэр үүсгэн байгуулагч нар маань харж агаад нэг айлын малчин айлын гэрийн гадаа нэг юм шуудатай ноос байсныг харсан байгаа. Тэгээд энийг ерөөсөө нэмэн өртөг болгоё. Тэгээд энэ хууль бус ан хийх гээд байгаа, эсвэл бол энэ газар нутаг дээр хууль бус ан хийлгээд байгаа энэ хүмүүсийг тэрийн зогсоохын тулд эхлээд бид нар ямар нэгэн хөшүүргийг бий болох хэрэгтэй байна гэж эхлээд орлогын нэмэгдүүлье. Орлогоор нь дамжуулаад нутгийн иргэдийг байгаль хамгаалалт татаа оролцуулъя. Энэ дундаа бүр эмэгтэйчүүдийг байгаль хамгаалалт татан оролцуулснараа хүүхдүүдэд нь дамжуулан хүмүүжил нөлөө үзүүлэх, нөхрүүдэд нь бас нөлөөлөх ийм зорилготойгоор энэ хөтөлбөр эхэлсэн байдیں۔ Яг энийг эхэлсэн гэдэг нь хэн эхлүүлсэн гэсэн үг үү тэгэхээр? Энийг болохоор 1989 оноос Монголд судалгаа хийж эхэлсэн Том Маккарти гээд одоо олон улсын цаахар ирүүс судлаач хүн байдаг. Олон улсын ирүүс хамгаалалт сангийн санд одоо судлаачаар ажиллаж исэн хүн Монголд ирээд одоо говийг дархан газар судалгаа хийж байхдаа энэ төслийг санаачилсан байгаа. Нэгдүгээр хоёрдугаар болохоор одоо манай сангийн захирлаар ажиллаж байгаа Баяр Жаргал захирал маань бид нэр ингээ хоорондоо ярьж агаад ерөөсөө энэ хууль бус ангийн зөрчлийг яаж бууруулах вэ гэдэг юмыг л ярьж байгаа л энэ санааг бодож болсон байна. Ерөөсөө эхлээд хууль бус ан гэдэг чинь айгүй их санхүү орлоготой холбогддог юм байна. Тэгэхээр энэ санхүү орлогоор нь дамжуулж л эднэртэй ярихгүй бол шууд гэрт нь орж суугаад та нар одоо энэ анги битгий хийлэг эсвэл анги хийхээ боль гэж бол хэлэх боломжгүй байна гэд энэ арга замыг л бодож олсон байгаа юм л да. Зөв бас их сонирхолтой шийдэл байна шүү дээ. Нэг талдаа ингээд иргэдийн ингээд амжиргаа ялангуяа тэр дундаа эмэгтэйчүүдээр нь дамжуулаад энэ гэр бүлд нөлөөлөх, байгаль хамгаалалт, эрэг үр дүн гаргахад зорж байгаа. Тэгээд бас нэг юм сонирхолтой юм нь болохоор одоо ноос одоо бид манад ямар шиг юм бол хамгийн хүнд хүрэхгүй байгаа, бодолтаалагддггүй маш их нэг бүтээгдэхүүн, модын бүтээгдэхүүн байж идэг, түүхийд байж идэг. Энийг нь бас ашиглаад боловсруулах арга техникт одоо нэгсэндээ эмэгтэйчүүдийг сургадаг гэдэг чинь шүү дээ. За тэгвэл одоо яг таны яг ажиллаж байгаа газар яг энэ танах хөтөлбөр яг Монгол Улсын хэмжээнд яг хаагур хэрэгжиж байгаа гэсэн үг үү? Энэ маань яг тухайлсан яг тодорхой газар нутгууд байна уу? Эсвэл одоо энэ чиглэлээр одоо би enterprise хөтөлбөрт хамрагдъя гэсэн одоо нэг орон нутгийн иргэд дуртай хүн эсвэл хамрагдаж болох юм уу? Яг энэ
механизм нь яг яаж явдгийг те энэ хэрэгжих. За энэ хөтөлбөрийн механизм бол ерөөсөө тодорхой. Дэлхийд ховордоод байгаа цоохор ирүүсийг хамгаалснаар бид нар идэж тижэл болгоч амьтад экосистемийг бас ингээд цогцоор нь бид нар энэ хамгааллын асуудлыг шийдчих юм бол энийг бүр ингээд ганц тэр амьтныг хамгаалах биш ерөөсөө цогцоор нь аюулгүй том зүйлийг хамгаалах боломж байгаа юм байна гэж харсан. За тэгээд энэ хөтөлбөр яг хаана хэрэгждэг вэ гэхээр ерөөсөө цоохор ирүүсэнд малаа бариулдаг, эсвэл цоохор ирүүстэй байнга тулгардаг, цоохор ирүүс бүхий нутагт яг малчны бүлэг нөхөрлөлүүд дээр л энэ хөтөлбөр маань хэрэгжиж байгаа юм. Тэртээ тэргүй олон байгаль хамгаалах хөтөлбөрүүд байгаа юм чинь бид нэр ерөөсөө л нэг юмаа цогц болгоё, нэг юмаа барьж аваад төгөлдржүүлэе гэсэн зорилготой л ингээд яваад байдаг. За тэгээд энэ хөтөлбөрт хамрагдахын тулд бид нэр суурь судалгаануудыг хийдэг. Яг тэр хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бүлэг нөхөрлөлт дээр маань тэр газар маань одоо яг цоохор ирвэсний тэр хүн хоорондын зөрчил яг байгаа юу үгүй юу, тэнд яг ирвэс байгаа юу, хүмүүс яг тэнд малаа алдаад хохироод байгаа юу үгүй юу гэдгийг судлаад суурь судалгааг нь явуулсны эцэст тэгээ бүлэг нөхөрлөлттэй хамтарч ажиллаад эхэлдэг. Тэгээд энэ бол нөгөө орлогоор нь тогтвортой дэмжснээр орлого олох боломж тэр нөхцөлийн сувгуудын нээж өгснөөрөө тэр хүмүүсийн эхлээд тэр ирвэсэнд малаа алдаад байгаагийнхаа төлөө өшөрхөөд байгаа тэр хандлагыг өөрчлөх, хандлага нь өөрчлөгдөөд ирэхээр эргүүлээд өөрсдийн тэр цоохор ирвэс идэж тижэл болгоч амьтад экосистемийг хамгаалуулах механизм руу айжмаар ингээд түлхэж өгөөд тэгээ нөхөрлүүд маань явандаа одоо байгаль хамгаалах төлөвлөгөөндөө тэрийг бүр суулгаж өгөөд ингээд ажиллаж эхэлдэг ийм айгу алхуурхан орж одоо тэр хамгааллыг хийх гэж одоо хийдэг ийм хөтөлбөр гэсэн үг. Тэгээд манай хөтөлбөрт болохоор яг цоохор ирвэс бүхий 7 аймгийн 16 сумын одоо 30-аад бүлэг нөхөрлөл хамрагддаг. Энэ бол яг цоохор ирвэсэнд малаа бариулдаг одоо айлууд байдаг бухимдалтай хүмүүс одоо бухимдалтай хохирцсон малчид энэ хөтөлбөрт хамрагдаад явж байгаа гэсэн үг. За тэгвэл яг газар нутгийн хувьд бол яг л ирвэсний амьдрах орчинтой давхцаж амьдардаг нутгийн иргэд оролцсон. Хамрагдах боломжтой байдаг юм тий. Тэгээд та хэллээ л сая сүүлийн баг 10 гаруй жил яг энэ чиглэлээр ингээд дагнаад ажиллаж байгаа гэдэг чинь. Цаашаа тэр нь өргөжих тийм боломжтой юу? Эсвэл тэр нутгийн иргэдийн ер нь яг тэнд хүмүүсүүдийн оролцоо нь ер нь ямар байдаг? За анхандаа бол ингээд бид нэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд 90-ад онд чи ингээд танилцуулаад явж илаа. Бүр 97 оноос энэ хөтөлбөрийг эхлэх гээд явж байхад бол хүмүүсийн хандлага айгүй ширүүн, энэ амтнаа аваад яв те. Энэ амтнаа аваад явчвал одоо бид нар баг аз жаргалтай болох гэдэг энэ гэл айгүй юм сөрөг ширүүн хандлага одоо ч байдаг. Айгүй их нөгөө нэг өргөнд малаа бариулсан. Тэгээд за гэд одоо бид нар чинь аль болох тэр хүнтэй эвтэйхэн ярилцаал, хөтөлбөрүүдэд танилцуулаад, хөтөлбөр рүүгээ оруулж ирэх арга тал руу нь бодоол ингээл ороод ирэхээр хүмүүст нөгөө нэг эхлээд мэдээллийг айгүй сайн зөв, айгүй юм суурьтай өгөөд эхлэх юм бол хүмүүс ингээд урдаас нь мэдээллээр өгөөд ах юм бол мэдээд эхлэхээрээ өшрөх нь нэгдүгээрт багасч байгаа. Хоёрдугаарт болохоор яг энэ хөтөлбөрт оролцож эхлээд ингээд хамрагдаад эхлэхээрээ бас хандлага нь айгүй өөр болдог. За одоо тэгээд энэ 99 онд хөтөлбөр маань хэрэгжиж эхлээд 2000 оноос яг ингээд нөгөө нэг орлого нэмэгдээд эхлээд манайд одоо ингээд 20 21 жил болж байгаа бүлэг нөхөрлөлүүд бас зөндөө байна. Тэд нар маань бол одоо бүр ингээд нөгөө ирвэсэнд малаа бариулсан ч гэсэн ерөөсөө ингээд байх ёстой юм шиг хүлээж авдаг болсон гэх юм уу та. Тэртээ тэргүй бид нар дам аргаар одоо тэр хохирлоо төлөөд авж байгаа юм чинь гэдэг байдлаар ерөөсөө ингээ хүлээн зөвшөөрөөд тэр байгаль хамгаалах менежмент төлөвлөгөөндөө энэ талаар бүр ажил тусгадаг болцсон. Ингээд ерөөсөө шууд ингээд хамгаална гэд айлуудыг гаргах эсвэл хамгаална гэж захиргаатахаасаа илүү амьдралтай нь холбогдож ирээд хамгаалагч болох юм бол илүү урт хугацаанд л энэ хөтөлбөр хандлагын өөрчлөлт хамгаалагч болох юм бол арай тогтвортой илүү урт хугацаанд энэ хөтөлбөр хэрэгжих юм байна гэдэг юмаа л бид нэр
голтуу барьж яваад байдгийг. Зөв. Эхэндээ бол мэдээч хүн нөгөө бас хэлдэг шүү дээ. Мэдхгүй зүйлээ анхаардгүй те хайрладгүй. Хүн мэдээд ирэхээр тэрийг яг ойлгодог. Тухайн амьтан байвал амьтнаа амьдарч байгаа газар орноо илүү сайн ойлгож хайрлаж эхэлдэг гэж юм. Тэгээд эхний заад ингээд жишээ нь одоо за юутай яг эрвэстэй газар амьдарч байгаа нэг айл. За би малчин төгөлдөр гэж бодоод үзье л да тий. За тэгвэл би одоо шууд одоо танахтай очиод тий би энэ хөтөлбөрт хамрагдъя гэд шууд хамрагдахад намайг хүлээж авах уу? Эсвэл би заавал бүлэг нөхөрлөл болсон байх ёстой гэдэг юм уу? Хүмүүстэй хошсон байх ёстой юу? Ингээд хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн ихний ээлжинд яг нэгт нь энэ ажлыг хийдэг, хоёрт нь одоо тий дараад нь юу хийх ёстой байдгийг тий нөхөрлөлийн зүгээс эсвэл хөтөлбөрийн зүгээс энэ үе шатуудыг энэ товчхон таваас хэлж өгөөч. За нөгөө нэг ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Бид нар бол ерөөсөө хувь хүнтэй ерөөсөө энэ хөтөлбөрийг анх эхлүүлсэн цагаас ажиллаж байгаагүй. 90-ад онд чинь нөгөө нөхөрлөл гэдэг юм байгаагүй. Тэгээ бүлгүүдийг байгуулсан. Тэгээд гол нь бүлгүүдийг байгууллаад бид нар яаж иж байгаа бүлгэр нөхөрлөлүүдийг байгуулаад чадчих юм бол тэргээр маш олон одоо асуудлуудыг шийдэх боломж байгаа тий. Одоо хамтын хүч гэдэг чи одоо юу вэ? Тэгэд анхандаа бол манай бүлэг нөхөрлөлүүд ингээл уучраа болохгүй яваад идэг байснаа. Сүүл рүүгээ ингээд хамтаж байна гэдэг чинь тий. Нийтээрээ байна, нийгэм шин гэдэг чинь ямар сайхан, хамт олон дотор орно гэдэг чинь ямар сайхан ингээд айгүй олон юм хүний хөгжлийн асуудал бас энэ хөтөлбөр дотор яг дагаад харагдаад яваад идэг байхгүй юу? За тэгээд ямаага нөгөө 10 нийлсэн бүлэг айл чинь ямаага ганцаараа самнадаг байсан бол аруулаа нийлээд самнаад ирэхээр ямар амар хүч хөнгөн болдгийн ингээд нөгөө нэг хамтаж үйл ажиллагаануудад яаж иж байгаа л нэгдүүлээд оруулах юм бол ганц хүнтэй ажилласнаас хамаагүй их хүч нэгдүгээр хоёрдугаарт бол ганц хүнтэй ажиллах одоо байгаль хамгааллын чиглэлээр Нокер-д төшөөлсөн байгаль хамгааллын чиглэлээр бол ганц хүнтэй ажиллах бол боломж ер нь хэцүү шүү дээ. Тэртээ тэргүүл бид нар ч хот айлаараа цуслан өвлжөөгөөрөө ингээл хамт амьдарч идэг болохоор хичнээн одоо нэг айлын өвлжөөн дээр бид нар хамгаалал хийх гээд бол нэмэргүй. Тэгэхээр 10 айлын өвлжөөн дээр нэг зорилготойгоор тэр хамгааллыг ярьж явах юм бол энэ айгүй юм үр дүнтэй болдог. За тэгээд Ирүүс Enterprise хөтөлбөрт хамрагдъя гэд гэх юм бол бид нарт эхлээд бид нар бол анхандаа нөхөрлөлүүдийг байгуулад яваад байдаг байсан. Одоо бол энэ нөхөрлөл гэдэг юм чинь Монгол улсын хэмжээнд нээлттэй хүсвэл ингээд байгаль хамгааллын чиглэлээр хэдэн ч айл нийлээд энийг хийж болж байгаа учраас одоо бол бид нар нөхөрлөлийг байгуулна гэдэг тэр анхны шатны ажлыг бол та нар аль болох өөрсдөө хийгээч бид нар дэмжинэ. Харин байгуулцаа хойноо биднэрт хандах юм бол бид нар суурь судалгааг нь явуулаад хөтөлбөрт дараагийн ээлжинд орж ирэх тэр бүх зүйлийг чинь бол явуулж өгч болно гэд ингэж явдаг байж байгаа. За тэгээд Ирүүс Enterprise хөтөлбөр нэг судалгаа яадаг л та бид нар жил болгон хийдэг Ирүүс чонд байруулсан малын судалгаа гэдэг байдгийг. Одоо яг энэ хөтөлбөрт хамрагддаг айлууд дээр явуулдаг. Тэгээд тэгэхээр манай тэр судалгаанаас Ирүүс Enterprise хөтөлбөрөөс олж байгаа орлого нь тухайн жилд ирвсэнд малаа бариулсан айлын хохирлыг хэдэн хувьтай төлж өгж гинэ гэд тэндээс хардаг нэг юм судалгаа байдаг. Тэгээд тэнд бол бараг бүрэн нөгөө ирвс чинь чон шиг тэгж олноор нь барьдаггүй айгүй юм цөөхнөр нь барьдаг амтан болохоор ер нь бол Ирүүс Enterprise-ийн малчтад оруулж байгаа орлого нь ирвсэнд малаа бариулаад алдж байгааг нь бол хэд дахин угаасаа нөхөж олгодсон байна гэдэг ийм судалгаа гарсан байдیں۔ Тэр үетэл зарим газруудад чонын ч гэсэн чонд бариулсан малын ч гэсэн хангалттай төлж байгаа юм байна. Энэ орлогын их усүр гэдэг ийм судалгаа асайдаг. За уучлаарай нэг ганцхан мэдгээс тодруулчих. Чинь дунд орлогын ингээд дагуулад бараг зарим тохиолдолд дүүцгүүц хэмжээгээр ингээд enterprise-аа дамжаад олцдог гэж байна. Дунджаар ер нь нэг бүлэгт гэдэг юм уу эсвэл нэг малчин айлд ер нь яг энэ enterprise-аар явж байгаа энэ дунджаар жилд хичнээн төгрөгийн орлого олдог.
За би эхлээд нэг юм тодруулъя. За. Youth Enterprise хөтөлбөр болохоор нөгөө нэг түүхийн эдэд нэмэн үрдэг шингээж малчтад орлогыг нэмэгдүүлэх гээд манай энэ хөтөлбөр ер нь бол нэг 30-аад нэр төрлийн ноосон, сүвнэр, гар урлын бүтээгдэхүүнүүд хийгдээд тэр бүтээгдэхүүнээ бид нар жилд 2 удаа яг тэр малчны бүлэг нөхөрлөлүүдэд захиалаад нөгөө чадамжаас нь хамаарч захиалаад тэгээд жилд 2 удаа бас худалдаж авдаг гэж байгаа. Тэгээд энэ худалдаж авсан бүтээгдэхүүнээ бид нар хаана орлуулдаг вэ гэхээр Америкийн цоохор ирүүс бүхий зоо паркуудад тэгээд яг энэ маллаа хэрэгсэнд алдж байгаа малчтад орлого болсноороо тэр байгаль хамгааллыг дэмжинэ гэдэг түүхтэй хамт ингээд борлуулдаг нэг ийм системээр явдаг. Тэгээд саяны тэр орлого ямар вэ гэд хэрийн ёстой яг бүлэг нөхөрлийнхөө чадвах тэр чадамжаас айгүй хамаардаг. Бид нэр тэрийг харж захиалдаг, угаасаа тэхгүй байхын аргагүй. Зарим нөхөрлүүд бол жилд 300 мянга 600 мянган захиалга Herus Enterprise хөтөлбөрөөс авдаг байхад зарим нөхөрлүүд бүр 16 саяын захиалга авч явах хэмжээ жишээтэй. Тэгэхээр энэ бол яг тэд гэхээсээ илүү тэр нөхөрлийн чадамжаас хамаарат нэг нөхөрлөлт жилд очиж байгаа захиалга нэг 600-аас 16 сая хүртэл байдаг гэсэн үг. Энэ нэгсэндээ энэ сайн хоршоод сайн хөдөлмөрлж чадах юм бол мөнгө бол маш их бол боломжтой л гэдгийг харуулж байна тийм. Боломжтой. Бид нар 20 жилийн хугацаанд дандаа Америкийн зах зээл бүтээгдэхүүнээ борлуулж ирсэн бол бас Монголын нийгэм айгүй өөр болсон харагдаж байна. Тэгээ Монголд яг энэ нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдүгээр, хоёрдугаар яг тэр яг тэр гараар хийсэн, яг тэр малын түүхий дээр хийсэн тохирсон бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахд бид нэр бэлэн байна гэсэн хандлт бас Монголын зах зээлд айгүйх байдаг болсон байна. Хүмүүсийн бас хандлага айгүй өөр болж байгаа. Зөв. Энэ бас нэг талаараа бас сайнны дохой тийм монголчууд маань өөрсдөө илүү өөрсдийнхөө зах зээлд энэ бүтээгдэхүүнээ дамжуулаад гаргана гэдэг бол тийм. Энэ чинь бас нэг малчтыг нутгийн иргэдийг тэр цаагаараа нэгсэндээ тэр яг дэлхийд ховорцсон байгаа энэ Herus гэдэг амьтныг хамгаалахад илүү хувь нэмэр оруулнаа л гэж ойлгож байна. Тэгээ малчид маань ингэдэг штэ. Борлуулагдсан бүтээгдэхүүний 10%-тай тэнцвүүц дүн болвол яг цэвэр байгаль хамгаалах ажил зарцуулагдтiin. Бүр цэвэр байгаль хамгаалах ажил. Тэгээд тэрийг ямар системээр олгодог вэ гэхээр жижиг зээл олгох журам гэж байгаа. Тэрэнд яг энэ нөхөрлийн хариуцсан хамгаалах газар нутаг дээрээ яг цэвэр байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий төслөө биднэрт ирүүлээд бид нар тэр нөхөрлүүдээсээ окей гэснийгаа шалгаруулад тэгээд дэмждэг. Энэ юу маань бас яг энэ Herus Enterprise хөтөлбөрөөр дагаад бас нэлээд олон жил явж байгаа нэг юм ажил үүдэг. Дээрэс нь яг танай нөхөрлөл хариуцсан хамгаалах газар нутаг дээрээ хууль бус ангийн зөрчил гэж бид нэр анхандаа шаардлага тавьдаг байсан. Тэр үед бол нөгөө нэг ан их байсан учраас тавьж ирсэн. Одоо бол илүү өргөн хүрээнд болоод ерөөсөй байгаль орчны зөрчил гараагүй тохиолдолд таны хийсэн бүтээгдэхүүний үнийн дүнгийн 20%-ийг оны эцэст урамшуул болгож өгдөг нэг юм механизм байгаа. Тэгээд энэ нь болохоор нөгөө хүмүүсээ байнга идэвхтэй, байнга ингэж дэмжих энэ хөтөлбөртөө дуртай байлгах тэргүүрээ дамжуулаад тэр байгаль хамгаалалд оролцож байгаа бас нэг юм хөшүүрэг болдог юм байна. Зөв. Тэгэх юм бол тэгэхээр уучлаарай нийт хичнээн хүн яг танай хөтөлбөрт хамрагдаж байна яг. Манай хөтөлбөрт юу ядгийн нэг 200-аас жил болгон өөр нөгөө нэг малчтын амьдрал чи өөр болж идэгм болохоор тэгээ ер нь нэг 210-аас 240 хооронд хүмүүс ингээд хэлбэлцээд хамрагдаж идэв. Би болохоор манай хөтөлбөрт 1000 хүн хамрагддаг гэж хэлдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр хүүхдүүд нь хийдэг тэр ажлыг ноос хэвлж өгдөг, саманж өгдөг, нөхрүүд нь бас хийдэг.
бүр тэр бол худлаа биш. Тэгээд нөхрөөд нь бас эсхийг нь чангалж өгдөг. Бүр намаа нэг удаа явж исэн чинь нөхөр нь бүр тэр бүтээгдэхүүнийг нисгэж аваад хониндоо авч яваад нөгөө хонь хэшиг өдрөө авч яваад бүр аюу гоё очиод ирж исэн тохиолдол хүртэл байдаг байхгүй. Тэгээ ингээд нэг ороод эхлэхээр нөгөө ноос ч өөр аюу сонирхолтой, эсхий ч өөр аюу сонирхолтой болохоор ингээд гэр бүлэрээ оролцоод ирдэг юм хөтөлбөр байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хичнээн одоо бид нар цаасан дээр хүснэгтэн дээр 240 хүн гэж бичиж байгаа боловч нөгөө тэнд одоо гар бие оролцож байгаа нэрээ бичүүлээгүй хүмүүсүүд тийм. Тэгээд бас нэг юм нь болохоор бид нар энэ гэрээгээ хийхдээ одоо захиалгын гэрээгээ хийхдээ нэг нөхөрлөлөөс 2 эмэгтэй хөтөлбөрт хамрагддаг байсан ч хамаагүй нөхөрлөлтөө гэрээ хийдэг байхгүй. Тэгэхээр манай тэр тавьж байгаа тэр байгаль хамгаалах одоо нөхцөлийг 2 хүн хөтөлбөрт оролцдогоос үл хамааран нөхөрлөлөөрөө дагаж мөрддөг гэсэн үг. Зөв зөв. Тэгэхээр бас нөгөө хичнээн оролцохгүй ч гэсэн мэдлэг нь байгаа, мэдээлэл нь байгаа. Тэгээд ирэхээр ингээд аюу олон хүнийг хамардаг, нөлөөлдөг л гэж хэлдэг юм аа. Тийм. За одоо ингээд энэ олон жил чамайг та энэ яг юунд ажиллаж байгаа те энэ enterprise-аар ажиллаж байхад яг тийм гоё жишээнүүд байна уу ингээд гоё өөрчлөлт гарсан те одоо нэг талаараа энэ чинь бас эмэгтэйчүүдийг дэмжинэ гэдэг чинь тэр гэр бүлийн төвшөнд эмэгтэйчүүдийн одоо шийдвэр гаргалт нь ч гэдэм үү те гэртээ тийм гэрт байх үүрэг хөрөлийг илүү өндөр болгож яана гэж миний хувьд гэж харагдаж байгаа байхгүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүд маань ажилтаа болчихж байна, орлоготой болчихж байна те. Тийм. Ийм жишээнүүд бол зөндөө байгаа. Одоо энэ 250 эмэгтэй хамрагдаад явж хаад тэгээд юу яа тийм одоо 90 оны сүүл 2000 оны их гэдэг чинь нөгөө нэг хөдөөд бэлэн мөнгөний хомсдол ихтэй. Тэгээд мал нь нэг хүнтэй биш. Тэгээд одооных шиг энэ төсөл хөтөлбөр ч юм уу айгүй олон зүйлүүд явж одоо тэднэрт орлого олдгүй л байсан үе байлаа л да. Тэгээд энийгээ дагаад нөгөө нэг энэ тогтмол жилд 2 удаа ч байсан хамаагүй нэг юм тогтмол орлого олж ирнэ гэдэг маань нөгөө эмэгтэйчүүдийн гэр доторх байр суурийг айгүй өсгөж өгдөг юм байна. За тэгээ нөгөө олсон орлогоороо эмэгтэйчүүд маань эхлээд өөрсдөө хэрэгтэй гэр орондоо голдуу хэрэгтэй зүйлүүдийг аваад тавьчихаар одоо ингээ нөгөө гэр дотроо нөхөртөө хэлэх хүүхдээ болдог, хүүхдээ хэлэх хүүхдээ болдог ч юм уу ингээ нэг арай ийм өөртөө ихтгэлтэй болоод ирдэг. Энэ дээр манай байгууллагаас бүр хийлгсэн үнэлгээ хүртэл байдیں۔ Энэ эмэгтэйчүүдийн одоо нийгэмд эзлэх, одоо нийгэмд дуу хоолойгоо хүргэх тэр байр суурийг бас айгүй өсгөж өгж байгаа ажил юм байна гэд. Тэгээ ингээд нөхөрлийн ахлагч нар бас голдуу эмэгтэй хүмүүс байгаа дэрэнгүүт энэгээрээ итгэвчээд ингээ өөртөө ихтгэлтэй болоод дэрэнгүүт одоо багтаа, сумандаа, аймагтаа дуу хоолойгоо хүргэж эхэлдэг. Бүр энэгээр ингээд нэлээд бүр дайггүй лидер болсон эмэгтэйчүүд хүртэл байдаг. За тэгээд энэ Ervis Enterprise хөтөлбөрөөс олсон орлогоор нөгөө гэр дотроо тэр нэг асуудлыг шийднэ гэд бүр эндээс олсон орлогоор нөхөртөө мотоцикл аваад өгсөн, оюутан охиндоо компьютер аваад өгсөн. Тэгээд тэрнээсээ болоод айгүй юм маадгар болцсон ийм эмэгтэйчүүд айгүй олон энэ олон жилийн хугацаанд бол тэгээд ирэхээр нөгөө эмэгтэйчүүд чинь нөхрүүдтэй та нар наадхаа бойл гэж хэлж чаддаг, хүүхдүүдтэй ийм битээ хий гэж хэлж чаддаг. Нөгөө хүүхдүүд нь бас үр ашигын дагаад хүртээд ирэхээр тэрийг дагдаг, нөхрүүд нь дагдаг, бүр ингээ болцсон. Тэр битэл ингээ нөгөө нинжа хийдэг эмэгтэй байсан байгаа аахгүй манай хөтөлбөрт. Одоо олон жил шороо ухчихсан байна л да. Тэгээд энэ хөтөлбөрөөс орлого олж ирээд тэр эмэгтэй бол жилд нэг 3 сая орчим төгрөгийн орлого олдог. Тэгээд орлого олоод ирэхээр нэгдүгээр энэ ажлыг хийж орлого олох нь сэтгэл зүйгүй газар нутгаа ухчихснаас хоёрдугаар эмэгтэй хүнд шороотой зуралдаж явахаа оронд баг хобби болгоод тэ аз жаргалтайгаар энэ ажлыг хийж орлого олж байгаа маань надад айгүй юм юу байна. Одоо сэтгэлийн үеиг тий. Үеиг тэгээд ирэхээр дараагийн удаанд бид нар ч одоо ингээл
хөтөлбөр эхлэхгүй байхад хөөе та нар байгалаа хамгаал, иргэсээ хамгаал гэж орох юм бол тэд нар чи хүлээж авахгүй шүү дээ. тий. Тэр маг бариад байгаа амтныг чинь бид нар яаж гэж ууралдаг байсан бол одоо бол тэгээд алгуурах ингээл ажлын нэмэл юм уу эсвэл санаачлагын ингээл хөгжүүлэл дэмжиж ирэнгүүт улам нөгөө нэг юм байгаль хамгаалт хандах, тэрийг хамгаалахыг хүсэх юм ирмэлцэл нь айгүй хүрээд хилээд байгаа юм харагддаг л да. Манай дээр жил болгоо нэг тийм сторинууд бид нэр судалдаг байхгүй. Тэгээд тэргээр харагддаг. Зөв. За бас гой түүхүүд байна л да. Энд чинь нэг талаараа бас надад бол яг энэ гендерийн асуудлыг, эрх тэгш байх асуудлыг танаа энэ хөтөлбөр бас бий болгоод байгаа байхгүй хөдөө олон нутагт. Тэ манайхаа одоо магадгүй сүүлийн үед бас харьцангуй гайгүй болж магадгүй. Гэхдээ л одоо гэр доторх шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хэрэг оролцдог. Энэ эрчүүд хэрэг оролцдог. Тэгээд энэ бол тэнцвэргүй юм бол мэдээж энэ бол байж л байгаа. Гэхдээ энэ асуудлыг ингээд гоё аргаар ингээд шийдэж байгаа энэ арга зам надад бол маш их таалагдж байна. Тэгээд энэ танаа хөтөлбөр ер нь цаашид ер нь тогтвортой удаа ингэж явах уу? Тэгээд яг энэ цуглуулсан одоо эмэгтэйчүүд бүтээгдэхүүн хийгээд байна. Яг ямар бүтээгдэхүүнүүд хийгээд тийм эсхийгээрээ. Тэгээд Америкийн зах зээл зардаг гэдэг чинь. За Америкт магадгүй Америкт гэж байгаа сонсож байгаа хүн байж болно шүү дээ Монгол хүн тийм. මොකද ачаад авъя гэдэг юм бол тэр хүн яг Америкийн хаанаас нь очиж байгаа юм. Ааха. Зөв. Бид нэр юу яадаг юм? Одоо нөгөө зах зээлээ дагдаг. Зах зээл бидний юм аль зах зээл дээр очиж ийн гэдэг тэр зах зээлийнхаа хэрэгцээ шаардлагыг дагдаг гэх юм уу та. Одоо Америкт нэг амтны тоглоом байхгүй дээ Ирүүс Enterprise-ийн бүтээгдэхүүнийг худалдаад аваад байгаа бол биш шүү дээ. Яг үнэ хэлэхэд зүгээр энэ нийгмийн хариуцлагын хүрээнд тэр дэлхийд ховордчиход байгаа амтныг хамгаалъя гэсэн тэр сэтгэл зүрэхтэй худалдаа авалтандаа ямар нэгэн юм одоо нийгмийн хариуцлага хүсдэг хүмүүс тэр зах зээл дээр авчиж нэгдүгürt борлуулж. Хоёрдугаарт болохоор нөгөө Америкийн зах зээлийн чинь тэр борлуулалтын стандарт гэдэг юм маш нэрээ. Тийм болохоор бидний манай одоо энэ хөтөлбөрийн хийлгээд байгаа бүтээгдэхүүн голдуу амтнд зориулсан бүтээгдэхүүн байдیں۔ Одоо эсхий хулган байна тий. Могоо гэдэг айгүй нэрлүүл айгүй инээдтэй хүмүүс юу хийгээд байгаа юм гэж гайхдаг. Тэгээд яг тэд нар нь Монголд юу хийгээд байгаа юм гэж байгаа юм шиг боловч яг тэнд очихоор амар эрэлт хэрэгцээ сайтай. Нөгөө Америкч нөгөө нэг амтнд хийжидгүй айл гэж баг байдгүй болохоор тэгээд нэгдүгürt би эко бүтээгдэхүүнийг амтандаа тоглуулах юм байна. Энэ сонирхолтой өнгө хэлбэртэй юм байна. Дээрээс нь яг 100% гар урлах юм байна. Хоёрдугаарт би энийг амтандаа тоглуулснараа нөгөө хажууд нь байгаа тоглоомтой харьцуулахад би дэлхийд ховорцсон амтныг экосистемтэй хамгаалах гэж байгаа юм байна шүү дээ гэдэг мэдээллийг тэр зах зээлд түгээж байгаа учраас борлуулдаг юм байгаа юм. Тэгээс сүүлийн үед одоо нөгөө нэг дотоодод Монголд зах зээл маань бас айгүй сонирхоод байна хүмүүс гэж тэгж штэ. Тэгээ тэрэнд зориулаад бид нар бас тэмээний ноосоо утас, малгай, оролт, бээли юмнуудыг бас таавчаг, эсгий таавчаг эднэрийг бас ингээд борлуулах гээд зах зээл туршаад байж байгаа. Тэгээд дотооддоо зах зээлтэй болоод ирүүл эн чинь нөгөө нэг мэдээлэл бүх нөгөө нэг дагж байгаа ажлууд нь бүгд яг байгаль хамгаал руу чиглэдэг болохоор дотоодод зах зээлийг бид нэр бий болгох юм бол бас л давхар байгаль хамгааллын ажлыг хийх юм байна л гэдэг ийм зорилготой явж байгаа. Зөв. Дотооддоо ингээд зах зээл яаж юм гэхэд танах яг ийм дэлгүүр байдаг юм уу Улаанбаатарт эсвэл энэ сүлжээ дэлгүүрүүдээр тараад юм уу яадаг? Одоо дөнгөж зах зээлээ судалж гин тэгээд нөгөө хүмүүсийнхаа үйлдвэрлэх чадамжийг судалж гин. Ер нь бол судалгааны ажлууд явж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар түрүү нөгөө энэ хөтөлбөр хэр удаан үргэлжлэх юм уу гэдгсэн шүү дээ. Одоо 20 жил бид нар яваад ирэхээр нийгэм асар их өөрчлөгдөж байгаа тий. Тэгэхээр энийгээ дагаад бид нар бас шин соргог орчин үеэ дагсан зүйлүүдийг энэ хөтөлбөрлөө шингээж одоо шинжилэн сайжруулах ажлууд айгүй их байгаа юм байна гэж харж байгаа. Тэгээд дараагийн ээлжинд бид нар enterprise-ийг яаж одоо урт хугацаанд одоо дахиад 20 жил явуулах ажлыг хийх юм бэ гэхээр ерөөсөө бид нар 20 жил тасралтгүй ноосыг бариад авлаа. Одоо
нутгийн иргэдэд өөр ямар түүхийд байгаа юм. Одоо жишээ нь аялал жуулчлал байна тийм үү? Байгаль дээр байгаа. Цагаан эдээ байна. Ингээд яг өөртөө энэ тэндээс хайж явахгүйгээр одоо орлого олох юу байгаа нь тэрийг хөгжүүлэх замаар энэ хөтөлбөрийг дахиад 20 жил явуулах ийм арга замуудыг бид нэр туршиж үзээд явж байгаа. Зөв. Тэгэхээр ямар ч гэсэн судалгаануудаа хийж байгаа юм байна. Магадгүй Улаанбаатарт удахгүй маш их юм юунууд гараад ирэх нь шүү дээ. Enterprise-ийн бүтээгдэхүүнүүд гээд гараад ирэх юм бол одоо гайхах хэрэггүй юм байна. Ингээд хэрэг тэндээс худалдаа авалт хийх юм бол энэ маань бас нэг талдаа байгальдаа хөрөнгө оруулалт хийж гэн мөн цаашлаад орон нутагт гэр бүлийн энэ эрхтгч байдлын асуудлыг бас шийдэж гэн гэж ойлгож болох уу? Болно. Одоо удахгүй тийм хөөрхөн манай шошгонууд хэвлэгдсэн байгаа. Тэгээ энэ юу юм бэ лээ? Америкийн зах зээл, Монголын зах зээл хоёрын нэг ялгаа нь монголчууд ч одоо айгүй тийм хэрэглээ өндөртэй, шаардлага өндөртэй хүмүүс юм байна шүү дээ. Тэгээд тэрэнд зориулаад тэгтээ яг бид нарт 20 жил хүмүүсээс сургацсан туршлага тэр чадвар нь байгаа учраас Монголынхаа зах зээл тохирсон бүтээгдэхүүнээ эхлээд тодорхойлох юм байна. Тэрийг чанартайгаар малчтаараа үйлдвэрлэх юм байна. За тэгээд давхар нөгөө байгаль хамгааллын асуудлууд шийдэгдэх гэж байгаа учраас нэг хүн бүтээгдэхүүн худалдаж авахдаа тэрнийхээ 30%-ыг одоо би байгаль хамгаалалт зарцуулж байгаа юм байна гэдэг тэр мэдээлэл тэр юмнуудыг тэр бүтээгдэхүүнийг авахдаа л авдаг байх юм байна. Одоо яг тэрийг дагсан мэдээллийг гээд ингээд бид нэр яг эхлүүлээд явж гин. Тэгээд энийг явж ил гоё болох байхаа бид нэр enterprise-ыг 20 жил хийсэн юм чинь тэгээд энд бас болно л гэж бодож шүү дээ. Тэр дуршлага юмараа гэдэг тийм. За би ерөөдөө танаас сүүлийнхээ асуултыг асуугаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ярилцлагыг бас өндөрлөе гэж бодож байна. За яг enterprise-д яг сүүлийн жил гарсан хугацаанд энэ ковидын нөхцөл яг хэрхэн нөлөөлсөн. Манай одоо тэр нөгөө зах зээл маань одоо бүтээгдэхүүнээ явуулаад борлуулдаг зах зээл маань Америкийн Сиэтл хотод байдаг. Тэнд 70 зоопаркаар борлуулдаг. Тэгээ нөгөө Сиэтл хотод чинь голомтлсон шүү дээ хамгийн анх Америкт. Тэр бол бидний ажлыг бүр ихэнх үедээ тас зогсоосон. Тэгтээ манай байгууллагаас бол энэ удаан үргэлжлэхгүй төр зүрийн асуудал учраас зүгээр үйл ажиллагаагаа бол явуулдаг гаражигэд явуулъя гэд. Тэгтээ арай багасгаад ингээ асуудлыг шийдсэн. Нэгдүгürt хоёрдугаарт нөгөө нэг бүх юмд хоёр тал байдсан болохоор одоо энэ дотоодын зах зээлийг бид нэр илүү хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Зах зээлийн хүртэл одоо түүхэн үедээ хамааралгүй байлгадагтай адилхан зах зээлээ ч гэсэн бид нэр аль бол хамаарал багтай байх тийшээ харах нь зүйтэй юм байна гэд энэ жил харин эерэг тал нь бол бид нэр тэр зах зээлийг харах нэлээд ажлуудыг хийж авсан. Ийм хоёр талтай. Тэгэд нөгөө бүлэг нөхөрлүүд маань болохоор тэртээ дөрвөө нөгөө ингээд тогтворчсон манайх бол нэг 20 жил доотлон 3-4 жил болсон нөхөрлүүд байгаа. Манай энэ хөтөлбөрөөс захиалга аваад ингээд хамтарч ажиллаа сурцсан. Тэр нөхөрлүүд бол үйл ажиллагааны хэвэн. Тэд нэр бол нэг 2-3 жил иймэрхүү юм болохыг бол нэг тоохгүй хэмжээнд болцсон болохоор нэг хүнд хүлээж аваагүй. Тэгээ бид нар нэг иймэрхүү эвтэйхэн зохицуулаад өнгөрсөн. Одоо бол тэгээд гайгүй болж байгаа. Буцаад тогтворчаад. Зөв. Одоо гэх юм бол яг аливаа юм сайнтай муутай гэдэг шиг ковид гарснаар бас таад яг энэ хөтөлбөрөө бас магадгүй яг нэг эргэж харах дахиж сайжруулах өөр зах зээл хайх тийм одоо сэтлийг бас төрүүлсэн байна гэж ойлголоо. Тийм үү. Бид нар чинь ингээ нэг коридорт орчд юм ба штэ. Ажил их болохоор нөгөө коридорт орчоод тэрний хаанаас айгүй ингээ гүүгээд байсан. Тэгээ гүүжсэн стоп гэж зогссон чинь юу үлээ гэд айгүй олон тийм өөр юмнуудыг харах яг тийм цаг хугацаа болсон. Манай нөхөрлүүдийн хөтөлбөрт хамрагддаг нөхөрлүүдийн ч хувьд, манай байгууллагын ч хувьд энэ бол айгүй эерэг зүйл гэж хараад байгаа шүү дээ.
За. Зөв. За танд өөр хэлэх манай сонсогчдод хэлэх зүйл байна уу? За би нэг үг хэлэх дуртай байдیں۔ Байгаль За. хамгааллыг одоо ганц экологч нар, биологч нар эсвэл энэ байгаль хамгааллын чиглэлээр сурсан хүмүүс бол хийдгүү маа. Сэтгэл байвал хүн болгон хийж болдгиймаа гэдэг үгийг л хэлэх дуртай байдаг. Тэгээ та гарч яваад те голын хажууд зугаалахдаа хогоо хаяхгүй байвал тэр хангалттай байгаль хамгаалал хажуудахтаа хилчдэг байхад тэр чинь байгаль хамгаалал. Тэгэхээр байгаль хамгаалал гэдэг юмыг холоос битгий хайгаарай. Ерөөсөө та өөрөө шүү гэж л уриалмаар байгаа. За маш их баярлалаа. За манай подкастын урилгыг хүлээн авч бас сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Бас цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Түр уулзлаа баяртай сонсогчдоо.